чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Сайн байцгаана үзэгчдээ. Өртөө 4 season 2 дараагийн дугаарт тавтаа морил. Зуны сайхан өдрийн бүтэн сайн өдрийн мэнд хүргэе гэж. За бид бүхэн та бүхний мэдэж байгаачлан аимшигын хачин жигтэй. За тэр дундаа сүнсчдгөр болсон явдлыг бодит босон түүх бодит эзэнтэй ингээд хуваалцдаг тийм подкаст байгаа. За өнөөдөр хийрсэн блэ? Баярбаатар. Тэмүүлэн. За танилцахад таатай байна. За бидний нэг яг зөвөр нэг юм хүмүүсийн сонирхдаг сэдвийн дагуу асуудаг асуулт үүдээ. Аимшигын кино гэж нэг сэдв байдаг тийм. За тий. Кино үздэг үү энэ аимшигын кино? Үзнэ. Тэгвэл одоо та нэг үзэж байгаа үзэгчдэд хамгийн амар айлгаж исэн ч юм уу? Үнэхээр айдас төрүүлжсэн нэг тийм киногоо санал болгооч гэдэг тийм асуулт үүдээ. За. Хамгийн одоо ингээд нэг сэтгэл төрсэн аимшигын киног бол Алт амьлах цаг гэдэг манай Монголын тий яг бидний нөгөө сургууль соёл дөнгөж анх орж явах үе тэр нэг кино бүр ингээд хүүхэд байгаад л нэг сүнс ийм байдаг тий ийм байх байд юм байна гэдэг мэдрэмжийг өгж исэн. Одоо тэрнээс бусад кино гэх юм бол тийм айхтар яг нэг хүүхэд насанд айлгаж исэн. Тэрнээс хойш одоо бүхэл юм ингээл ховсоо өөрчлөгдөл янз бүрийн эффектээр янз бүрийн юмор ингээд сонь содон кино хийж ил байна. Тэгэхдээ яг тэр алт амьлах цаг гэдэг цагаар гэдэг тэр нэг монгол кино бол хамгийн аимшигтай санагдтiin. Одоо болтол ер нь бодолд уяатал явдсан шүү дээ. Алт амьлах цаг чинь юу гардаг вэ? Нэг хэдэн одоо нөхдүүд явж байгаа нөгөө шээж жагаад нэг 7 ширхэг жижиг алтан бурхан болдог байхгүй. За. Тэгээ тэрийг наран туул зах дээр ингээд бодвол наран туул зах л байх л та. Тэгээд нэг зах дээр ингээд дамал зархаж жагаад. Тэгээд нөгөө нэг тэр худалдаж авах нөхдүүд нь эхнэрийг алчдаг байхгүй. Тэгээд ээжийнхэн сүнс тэр алтан бурхандаа хорогдоод нэг 4 ширхэг алтан бурханаа зуурсан гурландаа гээд хөргөчөндөө хийчихдэг байхгүй. Тэгээд тэр сүнс ээжийнхэн сүнс ерөөсөө өглөө босоход нэгээд данхтай цай билетэн дээр тавьдсан. Тэгж байж байгаад тэгээд тэрийг нүүл ойлгох юмнууд чинь байж байгаа хамгийн сүүлд яг тэр төгсгөл дээр нөгөө гурланд хийсэн бурхнуудын хүүхэд нь энэ яадаг гурил үгээ цонхороо гаргаа шидчихдэг байхгүй. Тэгэхэд л яг ээжийнхэн сүнсийг тэр нэг галтгооны цонхон дээр нэг дүрсгээл харагдал. Тэгэл тэр кино ерөөхдөө дуустдаг. Яг нэг тэр нэг процесс санаанд ороод байна. Нэг хөргөчтэй тэгэл нэх муухай дуутай тий. Тэр айхтар дуу би чинь яг тэр айнууд нь тэр ай маяг нэг дээр үе. Тэгээд дээр үе. Гэхдээ тэр бол хамгийн ер нь бидний үеийнхнээ тэр айдас үз. Одоо тэрийг бас нэг хаяа ингээд гал тойроод ч юм уу те бөөндөө суугаад ярихад яг бидний үеийнхэн бол мэддэг нэг үзчихсэн хамгийн аимшиг юм тэр л гэж боддоо шүү дээ. Тэрний дараачаар Монголын одоо тэгвэл бидний үеийн гэж те миний үеийн болохоор нөгөө ядуугийн зовлон. Тэг ядуугийн зовлон. Бид нар нөгөө илүү нөгөө Монгол хүнд айц төрүүлээд байгаа одоо тэр орчин үеийн лаглаг киноч яах вэ гэдэг нь илүү нөгөө бодтой. Тэгээд Монгол анхдах шидэг утгаараа илүү нөгөө гүн сэтгэл төрүүлжсэн гэсэн үг юм те. Алт амьлах цаг гитүүд байдیں۔ Тий одоо тэгвэл энийг тэрийг нэг үзээ. Зураг мөргийг оруулаад тэгээ. Нилээ эвгүй кино тий санчлаа. За та юу яана? Хоёулаа одоо нилээ их юм ярих учраас энэ өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр та энэ Ara гэдээ ус харж байсан уу? Харж байсан. Эзэн хэрэгт усна байдаг шүү дээ. Тэгэн гут манай Ara-гийнхан Momjuice компанийн болохоор юм хийж ус гаргасан. 5 төрлийн жимсний амттай. За нэг би рекламдж байгаа шалтгаан мэдээч хэрэг эрүүл болохоор нь за ямар ч байсан сахаргүй. Тэ нэг юм газта ундаа гэдэг бол мэдээч хэрэг нэг хүн болгон хортой гэдэг нь мэддэг. Хитрхи их сахартай тэ. Тэгэхээр хүүхдүүдтэй ч юм уу тэ газта ундаа уумар санагдсан үедээ ууж байгаарай гэж хэлж байгаа. Тэгээд аягандаа сайхан дүүргээ дамаач хийлээд тэгээ яриндаа хэлсэн. Өнөөдөр та надтай өөртөө тохиолдсон юмыг ер нь ярих гэж байгаа. Тий, өөр тохиолдсон өөрийнхөө аялын турш ч юм уу явдал суудал ер нь аж байдал бүхэл цаг үед өнгөрсөн. Тэгээд яг хуу аимшиг гэхээсээ илүү жоох адал явдалтай ч гэх юм уу нэг тиймэрхүү нэг ганц нэг жигтэй тий. Тэгэж л ярих гал хичээе. За. За хоёлаа тэгвэл яриандаа орё доо. Надад би тэгэл ер нь түүхийн сайхан сонсоод сууд юм дөө.
нэг холбогдолтой жоохон юм байвал нэг гаргаж ирж асуун тэгэл. 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж авна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. Яг ингээд танай нэвтрүүлгийг яг манай нэг үеэлдүү холбогдоод тэгээд ингээд санал болгосон юм шиг байна. Та орооч ээ. Та орооч ээ. Таны нөгөө явсан туулсан, үзэж харсан, бид нарт ярьж өгдөг байсан юм чинь яг л болох байх гэж санал тавиад. Тэгээ өнөөдөр ямар сайд танай өртөө дөрвөө 2 подкастыг нэг хальт харлаа. Одоо тэгээд ер нь дийлэнхтэй тэр альбом дээр нь одоо сонсч тэтгэл ярьд юм шиг байна тий. Тэгээд миний хувьд ярихаар одоо яг тэрнтэй холбогдуулж ярих гэхээр яг нэг бөөнөртөө яг янз бүрийн үйл хэрэг тий. Тиймэрхүү юмд явж исэн талаараа л яриагаа эхлүүлэе гэж бодож байна. За. Илүү бөөгийн шүтлэг талаасаа тий. Тэгэхдээ яг миний бодол болохоор өөрөө би тийм нэг жоохон үйл итгэгч хүмүүс. За. Тэгээ альва юм ингээд өөрөө үзье, биеэрээ тий. Хүмүүс ярьж л байдаг яваад үзэх нь илүү чухал, илүү сонирхолтой байх гээд яг 12 оноос хойш нэлээ олон газраар тэнлээ. Зартаа аяллаа, хөвч тайгаар 4-5 сар ганцаараа байж үзлээ. За. Тэгээ яг тэр дунд бол яг зүгээр айц хүүцгэхээс илүү их сонирхолтой юмнууд болдог. Тэгээд яг уул усны эзэнс авдаг тий. Бас харсан даасан. Тэгээд тэнгэр одоо юу байдیں۔ Тэгээд тийм юм байдаг л байх гэж би боддог байхгүй. Тэгээ яг тэр явдлуудыг яг дараа нь ярих уу? Ярий да тий. Энэ сайхан тэгэл яриад. Яг зүгээр одоо ингээд яг нөгөө аимшиг юм ярих гэж байгаа учраас одоо тэгээд нэг болсон явдал яриа да өөрт тохиолдсон. Нөгөө яг нэг сүүлийн хэдэн 10 жил өөрт мэдрэгдээгүй тэр айцыг сая нэг 2 жил юм авчихсан тэгээ саяхан. Тэрний үг гэхээр манай нэг нагцагч улаач болоод. За. Тэгээд нэг сар яриатай болоод нэг сар гарan болоод уг мөгөө авсныхаа дараа нэг бөөнөр чи чанар гэдэг юм уу хийдэм биш тий. Одоо ингээ шалгалтанда шавнараа бэлдэж оруулдаг. Тэгээд тэр дээрээ болохоор ингээд яг бөө гэдэг чинь нэг хэсэг гал угаа шүү дээ. Нэг багшийн шавнар бүгдөө хуралдаж цуглаад ах トゥ хамаатан садан тэр үйл хийлэх гэж байгаа ар гэрээ засуулах гэж байгаа хүмүүсийг очино. Тэгээд дөрөж бас нэг 200 гаруй хүн ер нь очиод тэр үүлийг гүйцэлдүүлдэг юм байна. Тэгээд ар гэрэн ч гэсэн их аж холбогдол өгч одоо арын даадаг тэр улаач нарынхаа улаач нар нь онгод тэнгэрүүд нь бууж ирээд одоо тэр бас үүлэндэн болж байгаа хүмүүсийг арын хариулж даадаг. Тэгээд яг тэр явдал маань эндээс яг тэрийг ярихаас өмнө ингэх юм байна. Нэг оршил хийх хэрэгтэй, ярих хэрэгтэй юм тий. Тэгээд би чинь 12 оноос хойш яг уулаатаа арч нэлээ явлаа, хөвчтэй гарч явлаа. Тэгээд баргийн хүний гардгүй оргил дээр ганцаараа гарч ирсэн. Баргийн хүний явж чадаагүй явдлаа ганцаараа бас өөрөөсөө сороод явж ирсэн байх гэж боддог байхгүй. Тэгээ яг тэр чанарт анх удаа очиж байгаа. Яг тэрнээс өмнө бас хэд хэдэн бөөнөртөө үүлэнд явж ил байсан. Гэхдээ яг өөр юм гэдэг чинь шал ондоо шүү дээ тийм ээ. Арай нөгөө ач холбогдол өгнө бүх юм дээр. Тэгээд яваад очсон манай тэр улаачгч тэгжсэн. Гэхдээ чи нөгөө өдөр нь тэр нөгөө чанар гэдэг юм одоо ингээ шал сорилынхан үед өдрийн цагаар болохоор тэр олон 200-аад хүний чинь ингээд нөгөө тайхгүй тул нөгөө зөвхөн бэлгийн дулаан, найр наадам тэмцээн уралдаан бүх юм болно. Тэгээд нөгөө нэг аимшиг юмнуудаа тэгээ шөнө 12 цагаас 2 цагийн хооронд ер нь болдог байхгүй. Тэгээд яг тэр олныг уудайхгүйгээд тэгээ тиймэрхүү жижиг улаач нар дундаа бисрэг наадам мөрхөө юм зөхөөд нөгөө зөвхөн бэлгийн сорин, уур чадварын сорин тиймэрхүү юм тэр тэмцээн дээр манай тэр их аваад удааг байгаа шүү дээ сар яриатай болж байгаа. За баяраа чи нэг багшийн өвөтэй очиод нэг золгоот тавьчихвал тэгэл болоо. Ямар очиртай ингэ чиний хажууд ирэхээр л
нэг уулуус өвснөө мод өнөртэй байдаг ерөөсөө чи чамд нэг юм байна чи нэг үзээдэх гэх. Тэгээд яг нөгөө яг ингээд нөгөө шууд очиод тэр чин маш олон хүний тэр багштай уулзах дараа л бол маш урт байгаа шүү дээ. Тийм болохоор тэгээд нэлээд сааргалц гэж яжгаад зүүн бэлгийн тулганд намайг оруулчихж байгаа. Тэр улаас нартай зүг. За. Одоо ямар учиртай бүгд багшаа манад үг нэг оруулаад тааж гэнэ. Тэгээд оруулсан. Яг хөө тэгээд би ч ямар тэр улаач хүн шиг 70 мм нээлгсэн биш. Юугаач мэдэх үдэ тэгээд ямар ч лсэн тэр хэдий хийж байгаа юм хийлээ. Мэдрэг гэж үзлээ хичээлээ. Ер нь боломоор. За. Тий. Яг ингээд хүн хичээвэл одоо хүн болгон 6 дахь метр хүү байдаг гэж ярьдэн ш. Яаж хөгжүүлэх вэ гэд. Танаад нэг 6 дахь метр хүүгэнээс орсог өдөр би нэг хальт үтсэн баг. Яг нэг тийм л юм болсон. За тэгээд тэр яриад орё да. Тэгээд тэр нэг 2-3 хоног үргэлжлээд 3 дахь хоногийн оройн тэр улаас нарын хар гэрээс тэр нөгөө түүдэг их галыг одоо таслахгүй ингээд манж хөндөг байхгүй. За. Нэг ингээд 2-3 улаа ч юм уу шүнжин гал унтрах ёсгүй. Унтрах ёсгүй. Тэгээ өдөр нь бид нөгөө ах トゥ хамаатан сад нөгөө дүүнрээ дагуулаад аргал хорвол түлсэндээ орой бэлтчихэд тэгээ шүн нэг за яг ингээд нөгөө дор сонирхлоор ихээр шүн болохоор нөгөө хүмүүст айц төрөөл те яг тиймэрхүү баахан бөөнөр дунд орчхоор ч бас нэг талаараа айгүй. Тэгээд ч хамгаалал татчихдаг те. Тэг ингээд маш том гороо татна л да тэр чинь. Тэгээд ингээд нэг ордог гардаг үүднүүдээ одоо бодвол шившлээ хийгээл янз бүрийн сүнс чөтгөр оруулахгүй л гэж тэгдэг байлгүй те. Тэгэл тэр дотроо үйл хийж байгаа. Тэгээ би нэг үеэлтэйгээ нэг бэр дүүтэйгээ гуруулаа. Тэр шүн гал сагаж онж байгаа. За анхны яг тэр манай ихчийн тэр галын улаач нарын эхний шөнийн сорилт эхэлж байгаа юм тэгэж. За. Тэгээд одоо ингээд 1-2 цаг 2-3 цагийн үед одоо бид бүгдээ мэддэг тэр альбин тэрэн сүнс чөтгөрүүдийн нөгөө нэг хөдөлгөөн ихсдэг гинэ. За шүн дунд те. Шүн дунд яг дүн шүн дунд гэсэн үг. Тэгэл X тийм ээ. Тэгэнгүүт чи өдөр нь ингээд тэр одоо ингээд байгаа орчны ингээд эргэн тойрон ингээд битүүл ингээд альбин тэр явж идэм бэ нэр нь хаасаагүй. Ер нь бол яг тэнд ярьж байгаа яриагаар. Тэгээ нөгөө бид нарт харагдахгүй ангийн хүнд харагдахгүй. Тэгэнгүүт нь тэр галын багш нь ингээд тэр альбин тэрэнгуудын хүч чадлын ч юм уу ингээд дарчд юм байна. Одоо бид нар шалгалтанд оруулаад нөгөө шавнырынхаа цочоо айцыг гаргахын тулд өөдөөс нь эсэргүүцэх тийм чадваргүй болгоод багш нь ингээд төрүүлээ бэлдээ дарчд юм байна. За. Тэгэн годлаа өдрөн дээр уулаач багшийн одоо онг тэнгэр бууж ирээд ингээд шавнараа нэг нэгээр нь дууж ирээ. За одоо чи өнөө шин ийм царайтай, ийм зүстэй, ийм юмыг дарж ирнэ. Эхний шалгалт чинь тэр. За. Гэт. Тэгээд ингээд өдрөн тэгэж хэлэхэд ингээд нөгөө манай уулаас нар чинь анх очиж байгаа юм. За ингээд үгүй инээж байгаа шүү дээ өдөр. Бүгд инээ. Ингээд шоол. Тим юм гэж юу байсан ингээд нөгөө хараагүй нөгөө шин шавнар бол мэдгүй шүү дээ. Тэгэл хоорондоо маазраал ингээд болгол өнгөрчихнэ. Тэгээ шүн яг нөгөө нэг цаг болно. 12 болтол хүмүүс нь тэрүүгээрээ үлээгээл галын наадмаа гээл. Тэгээ нэг цаг болгоод ингээд бүх хүмүүсийг амраа. Илүү дутуу хүнээ хайхтар болоход холхож болохгүй. Тэгээд яг тийм зөвхөн улаач нар нь байна. Тэр гал манж байгаа айлын эдэн галч нар байна гэсэн үг. Одоо бид нар сууж байна. Тэгээ сууж идэл ингээд нэг нэгээр нь явуулна. Тэр шин. Битүү хад асахтай газар л та тэр яг тэр чанар болдог газар нь битүү хад асахтай айгүй сайхан тогтцтой. Өрмөц сон тогтцтой. Тэгээ жалуу суудаг ихтэй. Тэгэл ингээд за одоо та тийш яв. Та тийш яв. Тал тийм юм харагдана гэн. Тэгээ ганцаараа явуулчихдаг юм. Тэгээ нэг нэгээр нь. За. Тэг нөгөө тэр хүнийхээ шавийнхаа айцын даруулах гэсэн. Зөвхөн тэр хүнд харагдана. Тэр хүн одоо ингээд нөгөө ямар ч чадваргүй болсоо одоо альбин тэрийг дарах нь шүү дээ одоо. Одоо тэр өмнөх багш нь ингээд дараад боолоо болгоцсон гэсэн үг. Ер нь бол шууд хэлэхэд. Тэгэхээр тэр нэг айхтар халтаа биш юм баггүй. Халтаж чадахгүй. Тий. Улаас нарт. Тэр чи өөртөө ингээд онг тэнгэрийн хамгаалт, эрх манчлага одоо бүх юм нөгөө зэмсгнүүдээ бэлтцсэн явж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бас аргадаж, хуурж, залдиж өөртөө ойртуулах. Тэгээ харцгаа ангаж ихэр одоо юу гэдэг тамхи тарай, арх. Тиймэрхүү юмнууд ингээд жоохон бэлдээ явдаг. Тэгээ ингээд бүгдийг ингээд хараагаад явууллаа. Нэг ахуу үлдлээ. Тэгээд тэр ахуу үлдсэн багш нарын тэгж байна. За одоо таныг хоошоо ингээд баруун хоошоо явуулчихлаа. Тааж ганцаараа яваад буцаж ирэх хэрэг юм байна да. За. Мохот эцэн бүр хүчээ авчиж.
Гэлэгч. Тэгэхээр ингээд бид чинь интернет өмнө бас л нөгөө багш нөгөө нэг өмнө анх шив болж явахдаа ийм юм дарж ясан, тийм юм дарж ясан гэж нөгөө нэг хачирхалтай нөгөө бидэнд үл үзэгдэх юм уу ярьж байгаа шүү дээ. Тэгээд яг явахын өмнө бас айц үзийн төрүүлээд бүр хэрэгээр тэгэж яриад ингээд тасгаад. Тэгээ гаргад юм. Тэгээ бүгд гарсан нэг ах үлдсэн. Тэгээд нөгөө ах гэж яах вэ тань хинтээ явуулах гэсэн манай тэр үеэл залууд гэж. Би явчихлаа дагаад. Тэгсэн чинь 100 энгийн хүү явж болохгүй. Илий болоод айгуул өөрөө чи ингээд бараг шараад нь тий шараад нэмлэгтэй яваа чинь энгийн хүү ерөөсөө явж болохгүй. Тэгээ байж л над руу багш нь үрж ирсэн. Та явчих гэж. За. Тэгэхээр одоо тэгээд нөгөө нэг гинт ирээд тэгэхээр чи би нөгөө явъя ч гэсэн бодол төрөөгөө зүгээр сайхан ингээд галаа өрдөө сууж ийн гэж бодож байгаа тэр хүмүүсээ ярьж хөрж байгааг сонсцсон. Тэгэл тэгтээ нэг хайц үүс төрсөн юм байхгүй. Тэгээд нөгөө гинт дурд ирсэн. Та явчих тэгэхээр тэгээгүй босчоод үгүй би ингэж ер нь зүгээр юм уу гэж та зүгээрээ таныг харсандаас тэр уул ус тэ та ч өөрөө хөвчтэйгээр явж исэн танд нэг юм байх нь байгаа дараа ялээ гэж тэгээ тэр шин дагаа явлаа за ахуйтай гараад тэгээ бараа одоо нэг улаачтай гэсэн үг шүү дээ улаачтай гараад явж байгаа тэгээ явсан ахуйч над нэг толь зүвлэглээ нэг шавдуур бариуллаа за ингээд гараал ирэх юм бол ингээд ороолгоол за ингээл дарчдээ шүү гэл. Тэгээ өөрөө ч одоо тэгээд анх явж байгаа бас аваад нэг уул нь арай төрөхөн авсан юм шиг л байна. Тэгээд яг тэр нөгөө том чанар гэдэг нь тэр болсон байх гэж би бодод байна. Яваад бас ганц 2 жил болцсон л байсан байх гэж боддtiin зүгээр одоо бодоход. Тэгээ ахуйтай яваа замдаа ингээд бас ярилцаад явж байгаад яг нөгөө цамд таарах нэг 3 юм дарж ирэх юм байна. Тэр хойшоо. Тэгээ бус нь бол ингээд нэг л дарж ирэх юм байна. Ястаа. Тэгээ ястаа. Заавал дарж ирэх ёстой. Тэгээд явхад яг тэр шөнийн бүр тэр байгалийн тэ одоо хур бороо, салхи савир, үнэр танарнд дэнцэн сайхан өдөр, аимшигтай сайхан өдөр бүр. Аимшигтай сайхан өдөр. Тэгээд тэр алсад аян захиал. Ер нь ингээд аян захиал нэг өдөр шиг болгоод тэр байгалийн тогтцсон үрдэл сүрдмээр. Тэгээд бид хоёр цаашаа нэг заагаалаасаа гараад нэг 500 м яриатай явж байгаа. За тэгсэн за ирж гинаа л гэж байна. За тэгэхээр л за бэлдээрэл гэхээр нөгөө шавдуур ингээл гартаа ороож байгаа нөгөө чинь за ороолгол алчтсан байх гэж бодсон. Хэвээ божигнуулаа ичил гэж бодож байгаа шүү дээ ихнийх тэр бол зүгээр. Тэгэл яасан хэвээ. За ирж шүү сонсч юу сонсдгүй. За би чинь ингээд юу гарах вэ тэр мэлвинг юм. Тэгэл хэвээ за алах юм байна да гэл. За гусаараа л гэсэн. Тэгэл нөгөө шавдурын нэрээ зүгээр өстө ухаан жолоог бол нүдлээ зүгээр харахгүй. Тэгээ тас харахгүй тэр чинь. Хоёр би нэгээс харж чадахгүй. Ерөөсөө тэгээ нөгөө бороо орохоор чинь нөгөө тэнгэрийн нэг одны гэлан гэсэн байхгүй болохоор таг болчтой юм. Ямар ч юу. Тэгэл өстө хоёр би нэгээл нэг онцгойхон шиг ингээл нэг болчлоо мэдрэмжээр. Тэгэл болчихоо гэсэн болчлоо л гэж. Тэгэхээр за таваа. Жаргалын удаан дээр тэгээ зовлонгийн хурдан дээр ялцуулчих гээл. Ингээл бас нөгөө багш нь над ирж хэлэхдээ те та бол нөгөө та чинь зүгээр биш хүн юм гэхээр тэгвэл өөртөө бас итгэл төрж штэ нэг бардам те бас би ч бас нэг хоосон гүндээ бас ингэ нийлж байгаа полчонд л гэж бодож байгаа штэ ер нь бол тэгэл цаашаа хоёр дахь руу явлаа. Тэгээ хоёр дахь нь ирж гинэ. За ирж шивэл дээрээ л гэсэн. Тэгэл яасан ах уу за байжээ гэн зогсож байгаа явж байгаад. За нэг тамхи асууж байгаа. Ах уу өөрөө тамхи татдаггүй юм баггүй яг нөгөө тэр дарах юмнуудаа уурах гэдэг юмрхүү юм бэлддэг. Би яг ер нь сурчдаг юм. Тамхи татчихдаг. Тэгээд тамхи гаргаж ирээд хойлоо нэг янз бүр багуулж авчаад. Тэгэл хөдлөх гэсэн ах уу нэг л чиргээд явдггүй. Хөдлөхгүй болоод эхэлчлээ. Тэгэл ерөөсөө ингээл хамаг биенийхэн хар хүс цувж байгаа нь мэдрэгдэл. Бүр нэг хүн айхаараа ингээд нэг хоёр биенийхээ царайг харж чадахгүй шин. Дүрсийг ч харж чадахгүй. Тэгсэн мөртлөө хоёр биенд ингээл харахгүй явахдаа нэг шүргэлцээл бараандаа хөлийнхээ чимээгээр нэг л ойрхон ингээл урд хойноо гараал тэр хад асган дунд чинь нэг бүдэрч унчихгүй тэ халтраад доошоо явчихгүй гэл бодвол нэг зүг мэдрэмжээрээ явж байгаа шүү дээ тэр чинь. Гэрэл асаагаад явъя гэхээр нөгөө гэрэл асааж байгаад гинт унтраачаар нөгөө хүмүүс маань юм харж чадах байж. Тэгээ одоо нүдний яг ялбдаг ч юм уу яадаг ч юм болохгүй. Тэгээ тас харахгүй шин тэгээ 100 мэдрэмжээр. Тэгээл бороо зөөлгөн шиврээл нөгөө салхи сэвэлцдгээрээ сэвэлцээл. Тэгээл энэ тэнд хаяа нэг аянга цагчаал нэг өдөр шиг болгочоол тэ.
Ер нь нэг цаавраа нэг зэвүүн мэдрэмж төрөөл нөгөө эхнийх дээр айгуу гоё бардам ирсэн. Хоёр дахь дээр нэг ингээл нэг жоох ингээд жирэхэд ирж байгаа ш. Тэнгуудлаа нөгөө хоёр дахь дээр яагаад ингээд дэвгүй болоод ирсэн гэсэн чи нөгөө улаач ах маань ингээд яг хар хүсэн зутгаал нөгөө амьсгаан давчтаал нөгөө ингээл яг айц нэгэ мэдрэгдээд ирж байгаа. Диалогоор яг хүн айгаад эхэлчлээ. Айгаад ирж байгаа гэдэг мэдрэмж нь төрж байгаа байхгүй. Тэгэл за нэг тамхи байгуулж авал хөдлөх гэсэн за нэлийн төхөө дэрлээл гэж шүү. Тэгэхээр дахиад хойлол ухаан жолоог бол нөгөө шавдар мавдраараа гос чөглөөд. За болчихгүй гэсэн болчлоо л гэж. Тэгээд нөгөө ах чи бүр хөдлөхөө байгаа л харж. За бүр ингээ цаашаа явах гэж. Тэгэхээр би бас бодохгүй. За тэгэл ахуйд нөгөө хэлдгээ хэлээл нөгөө жаргалыг утаан зовлонгийн урд нэр гэлцуулчих гэж. Тэгэн гутлаа би чи өөрөө харж чадахгүй чи хараагүй юу гэдэг. Би яаж харах вэ? Тэгэн гутлан за ингэдэм юм чин гээл нөгөө тойлын барьж аваад нүдэ харчил. Ааста хоёр хөлмийг харчаалсан. Нөгөө шавдар мовдурнд яг нөгөө харчих гээд байгаа шүү дээ. Харчих юм бол бид хоёр талаас нь баг боолчих гээд байгаа. Би өөрөө тэгэж удаа яваад байгаа шүү дээ. Тэгсэн байдгүй. Юу ч харагддаг. Цаашаа яваа л. Тэгэл цаашаа явсан нөгөө газар мазар нэлээд тодорхой хэлж өгсөн байхгүй тэр багш нь. Одоо зүглээ тий. Тэгэл яг зүм мэдрэмжээрээ зүгээр тас харахгүй шин явж л байна. Тэгэл явжсэн ахууч бүр хөдлөхөө байлаа. За нэг тамхаас ачих гээл 2-3 янжир өгсруулаад газар дээр сандраа зэнлсэн тий. Тэгэл бүр ингээд айцсан бүр ингээд айж байгаа нь мэдрэгдэж байгаа байхгүй тэр юм. Тэгэд яг тэрийг чинь хий аяндаа ингээ хүн тас харанхгүй шин зүгээр хажуудах хүн нэг тэр амьсгалаас ч юм уу те тэр ингээд нөгөө хоолойны өнгнөөс ч юм ингээд бүх мэдрэмжийг аваад хий аяндаа ингээ дагаж яад юм байна. За тийм дагаж халдаал эхэллээ. Халдаал эхэлж байгаа юм чинь. Тэгээд нөгөө хүн чинь тамиг татдаг хүн чинь өгсруулаад 2-3-ыг татчаал те. За одоо ялцуулчих гээл цаашаа нэг жоол алхлаа. Тэгэл зогсчлоо. Байчаа. Тэгэл ерөөсөө юм дагурдаг ингээл хоолоо моолоо нэг амьсгалж байгаа төрөл хүн айс үүний хоолоо чичрээл дээ амьсгалаа автаа хүртэл ингээд тасалдаад байдаг шүү дээ ингээд ингээл нэг сонио ингээл хий амьсгалаа дээ хийдэг. Тэгэл гинт ингээл аян згсэн хоолоо яг нөгөө очих ёстой газараа ирсэн. Яг тэр хоёр хавцлын гол зогсож байгаа. Яг судаг тагсан. Тэгэн гол чи яг тэрийг нөгөө өдөр шиг ингээл болоод ирэх чинь хүн чээс та хий аяндаа зүгээр хараас хүрдэг юм байгаа шүү дээ. Тэр хавцлын дунд ирсэн зүгээр. Хамгийн би салгалаа өөр хэрэг. Тэгтэл нөгөө хараагүй хүн чинь тэгээд бас л нэг юм байгаад хоёрын нас биенд төрсэн те бос нь ганцаараа явцсан юм чинь. За битгаар нэг арайчтай л гэж бодсон шүү дээ бас. Тэгээд байж за нөгөө 3 дахь нэг 5 настай хүүхд харагдах байсан юм байна. Тал нүртэй. За яг тэгээ бүр ингээд зүс царайтай заагаад өгчдөг юм байна л да. Тэгээ нөгөө айцсан зарах гэдэг яг тийм юм ирэхэд битээ айц сандраараа цочоороо гэдэг. Өдөр нь хэлчихнэ. Өдөр нь хүмүүс ч ингээд сонсчод яг ярихгүй тэрийг ингээд нөгөө нэг тийм юм харагдана гэсэн гээл барыг тоглоом болгоод ховж болгоод явж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр шүн тэгээд яасан. Хүүхдуулаад ирж ишвэл гээл тэгж байна. Тэгээд би сонсч чаддгүй. Харж чаддгүй. Тэнд сууж ийн гээл яасан ч аяр захиал тэр хадан дээр сууж тэр хадуу гээл тэгэл бүр яг ингээд нэг хүүхд суухаар яг тийм хэмжээний хад чиг санагдаж байгаа юм чинь. Тэгэл яг аян захиал бүр өдөр шиг бүр ёр юм шиг бүр огсруулаад 2-3 аян зэгсэж байгаа юм. Тэгэл бүр өдөр шиг болоод эргэн тойрноо ингээл харсан. Тэнд сууж ингээл 2-3 удаа ягаал. шилжил. Тий. Тэгэл би ингээд харж чадахгүй. Айгаал байдаг. Тэгэл байжснаа за ирж шүү гэхэл тэгс ах хойлоо буцъя л гэж. Хөөе ахаа нэг бүс одоо энд л ирцэн л юм чи одоо нэг бүс нь ажиллаад дуусгая гэл. Тэгэл хамаг байдаг нэг айсан мөртлөө за хуйлаа да гэж бас бодоод бас би хоосонгуудаа гэж бас өөртөө бодож байгаа шин. Тэгэл яасан нөгөө ах чинь дөхөө дэрлээ л гэсэн. Сонсохгүй байх уу ч гэлдэгч. Сонсдгүй хаана байна гэлдэгсэн. За чи нэг яагаадах гэл бүр ах бүр яг айц яг хажууд мэдрэгдэв. Бүр сандраад. Тийм бүр сандраад бүр ямар ч үйлдэл хийж чадахгүй. Ингээд юм дуурч чадахгүй. Наваг юм асуул нэг арай ядан ингээд хэлж байгаа байхгүй. За одоо энд байна. Тэгэхээр би өөрөө ингээд хичээж үзлээ. Ингээд сонсоод төвлөрөөд хит төвлөрөөд тэгсэн яг тэр ингээд яа сонссон бэ гэхээр одоо яг тэр шиврээ борооны дээд туслууд ингээд шиврээд маш жижигхэн ингээд борооны одоо ширхэг туслууд байгаа шүү дээ. Шиврээ бороо гэдэг чинь. Яг тэр ингээд борооны туслуудыг нэг бүрчлээ ягаал тэр завсраар нь сэвэлзүүр салхи ингээд нүүр исгээл өвсөн дээр бууж байгаа те. Тэгэл яг тэр мэдрэмжийг би ингээд аваад бүгдийг чагнаад тэгэл тэр өвсний үнэр, адууны хомоол, аргалын үнэр те модны тэр улаасны
өнөр, модны навчны өнөр, уул, хад, чулууны өнөр бүгд ингээ ялгагдаж өмөрдөл ирж байгаа байхгүй. Тэгээд бас яалчгүй хүүхдийн дүү яг тэр хүүхдийн дүү эрэхтэй тэр бороо салхи яг тэр эдийг бүр ингээ яраад орж ирж байгаа байхгүй. Тийм мэдрэмж ингээд өөртөө авч байгаа. Тэгээд яасан яг ингээд сонсогдоод дэрхэр чинь хүн ингээд нэг илүү тийм нэг айц төрөөд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр за ямар ч л байсан одоо харцгал юм бол ингээл хоёр талаас нь яаж ижил болгоцсон доо гэж бодож байгаа шин. Эхлээд нөгөө алын мал гэдэг нөгөө Бадрангуй ихний хоёр дээр чинь тэгжсэн юм чинь хий аяанда ингээл бас ингээл айцтаа дараг дийлдэл ирж байгаа. Тэгэл байж итл за хүрээд ирлээ гэж тэгсэн. Яг нөгөө чимиг нь яг тэр хүн зур ингээд сонсоод байгаа. Тэгээд нэг 5 настай хөвч ингээл нэг паацх гэл нэг гүйдэн шин. Нөгөө альбин тэрэнгүү чинь сав гэл биш. Зүгээр яг хүүхдгүй 5 настай хүүхд ингээд нэг тоглоол нэг бүдэрч унтах гал те ингээд нэг хөлн хайшааш тавигдаал тэг яг тэгэл гүүгэл тойрол байгаа байхгүй энэ. Тэгэл энэ талд гарцсан уу гэл яг яг нэг улаачих маань өөрөө мэдж байгаа айгуул магадгүй харж ирсэн баг те. Яг ингээд дагаж хараад тэгэхээр би яг тэрийг яг жинкнээсээ мэдэрсэн гэж бас бодсон байхгүй. Тэгэл яг энэ талд гарчлаа гэл хуйлаад хоёр бинийгээ дагаж иргээл. Тэгэл үжис ингээд за бэлдээрээ гэл хуйлаа шавдуур барьсан л нөгөө талаа яг л нүдэ арчаал ингээд тавиад байгаа ш нь хүзүүндээ ингээд зүүцэн талаа. Ер нь болж игэл харж байгаа л хусчих гээд байгаа шүү дээ. Тэгсэн нөгөө ах уу чинь амар муухай хоолоо нэг эрэгтэй хүн нэг айгаал гинт нэг айхаар нэг хоолоо зурагдаал гарч ирдэ шүү. Бүр нэг орилдог. Тэгээ орилго гэхээр нэг хоолооноор дүү нэг зурагдсан. Тим нэг хахир хоолоогоор ингээд орилж байгаа хөөх. Яг хажууд битгаар чинь ингээд зүгээр хувцас шүргэлцээ яг мөрөө зүрхлээ хоёр биенийхээ ингээд нөгөө өвөл хөдлөөр ингээд баг наалтцсан байгаа шүү дээ. Тэр тас харахгүй юм чинь. Тэгэл ингээл үе чинь нөгөө нэг өдөр шиг болол манс гээл. Тэгэл бас ах хүүгийн ч тэр хоолойг сонсоод бүрстэ. Зүгээр л хамаг шар ус зүгээр ингээд сөрөөл босчихж байгаа юм чинь. Одоо л гэхээр нүүрний хорд орол хоёр ороолгаад авсан. Байхгүй л гээл тэгсэн. Онсон хоёр хуваагчлаа л гэж. За. Тэгээд яасан дарсан. Үгүй би наадах чинь дарч чадаагүй. Ах хэд айцтай авцсан уу? Ямар ч бас хоёр хуваагдаад алга болчлоо гэл. Тэгэл байдгүй шүү. Тэгэл үз ахаал орлож байна мó. За. Тэгс нөгөө хөлт нь өсрөөд ингээд мөрөн дээр нь ингээд хоёр гараа хөвдөглөө сууцсан. Тэгснэ зүг зүгээр ингээд 5 настай ингийн хөвгт. Тэгээд ингээд ах ингээд нөгөө нэг тэр орлохоос өмнө хэсэг ноцолцсон юм шиг байна өөрөө. Тэгээд ноцолж аргаараа орилсан баг. Тэг яагаад орилсан бэ гэсэн чинь эргээд харсан ингээд тал нүүрнэ байх. Йоо за. Тэгээд тал нүүрнэ ингээд байхдаа ингээд байхгүй зүгээр ингээд харьцсан ингээд хуу татцсан юм шиг тийм тал нүүрээр гэж байгаа. Ингээд шүдний харьцаагаад махта юутэй ингээд нүд мүдчихгүй байсан ч гэлөө. Тэрийг ингээд яг дөнгөж эргээл тэр процесс бол яг болоод дуусны дараа надад хэлж байгаа. Тэгэл за ухаан жолоогүй ах уу дарсан ус дараагүй наачаал болцсон. Дийлээгүй. Тэгэл ч үгийн жолоогүй явсан. Буцаал нэг гал руугаа. За. Тэгэл ч зүгээр тэр бит хоёр нааша тэр хавцал руу ирэх хүртлээ нэлээ юм болж ирсэн шүү дээ. Чи битүү ингээд ургаа хад асахтай аваас ингээд уруудаж авирж бараг буух шахуу юм болж ирж байгаа юм шүү. Адал явдалтай тий. Тэгэл яасан чи буцахтай зүгээр шүү. Гүүхээр ингээд бит хоёр замд юу гэж ороогүй. Чигээр ингээд явж гисэн. Тэгэл явж байгаа л хэвээр яг тэр хоолойг сонсоод тэр нэг айдсан ингээд хурцсан араас нь дагаа явж байгаа шин. За нэг алдчихгүй юмсан гэл. Тэгээд нөгөө нэг түүдгийн туяа муу яач байхгүй болцсон. Тэгэл яг замынхаа тал хэсэгт ороод тэр манад нөгөө их түүдгийн туяа нь ингээл тэнгэр туяа харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр за одоо болж байгаа юм байна да, ойрч байгаа юм байна да гэж байж л ах уу гинц нэг ингээл тонгоогоо уунс хий гисгээл унж байгаа. За. Тэгвэл яг нөгөө зэрэгцээл явж байгаа юм чинь нөгөө манжлагнаас нь зурж аваад яг арайч унгаагүй ингээд татаа боссон. Тэгэхээр насаагаар нэг л дуусах гарсан яг нэг жалга руу хий гисгэж орж байгаа байхгүй. Тэгээ яг тэгэл унсан бол яг тэр дээрээ нам дарагдаад унчих байсан юм байлээ. Ер нь сүүл тэр багш нарын сонсоод байгаа. Тэгээ нөө ахуг босгож ирээд яг жалгаа гарчаал цаашаа за нэг 5 алгасан уу та. Гинт зөксөөл хав харахгүй. Ингээд нэг гүүхрээ явж байгаа юм чинь гинт зөксөн шүү дээ. Тэгэхээр чихээ аянд зүгээрс хамаг ус усчтэй юм. Яач вэ гэдэг чинь асууж чадаагүй. Тэгсэн гинт зөксөөл огцом эргэж хараад миний нүрийг ингэж барайл нүүрэн дээр ингээд тулгаад ирж байгаа юм. За бүр ингээд тас харахгүй гэсэн. Тэгэхээр би чи бүрс хамаг бизэр яасан бэ гэж хажууд хүн рүү орчдөг гэсэн гээд. Тэгэн гол тест хамаг
Шар ус бусдын бус. Тэгээд тэр хүний ингээд нүдний ингээд нөө айцтай нүдний анивчж байгаа. Харагдахгүй мөртлөө тэгээд анивчж байгаа. Тэр хүний бүр ямар их айсан тэр гарны чичирхээ миний нүрийг ингээд чанга атгаж байгаа тэр өдрөмж хамгийн амар байсан. Тэгэл тэр чигээрэл өстой. За орж өгсөн ороогүй юм шиг хас тэгэл. Тэгэл өөр юм дугаараагүй тэгэл тэр чигээрээ тэр түүдгийн туяараад хар гүхээрэл очсон. Хар гүхээрээ очоод тэр чинь маш том бороо татсан байгаа шүү дээ тэр отголсон айлуудынхаа урталд. Түүдгээ тойруулаа. Тэгэхэд л яг ерөөсөө тэр чигээр ороод тэр угаасаа гороолцсон юм чинь угаасаа альбин тэрэнгүүд бол давж чадахгүйгээр шивсцсэн байгаа бодвол. Тэгэл нэг орж гардаг үүдтэй яг тэрүүгээрээ ороод шууд түүдэг дөрчил хөвтөд гэж. Тэгээ юу болсон бэ гэл яасан яг гал дээр манай нөгөө үеэл бэрдүү хоёр. Аха наа чин ах юу дайрагдсан байж тээ. Өөрийгөө шатаах гэж штэ аваач гэхээр нөгөө түүдгнээс тач гаргаж ирэл. Нөгөө над өгсөн шавдуураар нь л хэвээр ороод гэж өглөө. Нөгөө оруулахаар гарчдаг гэл. Нөгөө янз бүрийн дагаж орж ирсэн гарчдаг гэл. Хэсэг нүдлээ байдаг. Зүгээр болтго. Тэгэл ойрлогоо мөлхөөл өрөөсөн гутлаа тайлчруулаад дахиад түүдг рүү орчих. Ам тэмцэл. Тэгэл дахиад тач гаргаж ирэл шавдуурдаа л байж адил багш нар нь Google гараад ирж байгаа. Юу болов гэсэн. Хоёрын ямарчлаас дарсан байхаа л гэсэн. Гурав дахын барааг үл ирлээ. Замдоо нэг жалганы хэрэг дээр өдөрж унснаа. Тэндэл дарагдчихчихгээл. Дайрагдчихчихгээл. Тэгэл багш нар ирэл нөгөө бүлээгээл дуугаад гэл цэвэрлэгээл гарахад бөөлжүүл гаргачихт юм байна ер нь. За. Тий. Яг нэг өөр төхөөлдсөн тэр сонирхолтой юм бол тэр яг үзэхэд бол яг мэдэрч үзэхэд бол та тэгээд яг тэнд өөрөө тулсан хүн тий нөгөө би ч өөрөө улаач биш бөө биш нөөдгөө харж чадахгүй нөгөө хажуудах хүний айдас гэдэг маань хамгийн аимшигтай юм байт юм байна. За улаач хүн бол за дүүрч тийшээгээ тэр ай мод руу хад түнэр харахгүй шүн яж яхад бороотой сар байхгүй дүүрч та одоо ямар амар зориг вэ тэр. Гэхдээ ер нь ингээд зоригч явах үед яг нөгөө нэг би одоо таны ярьсан ярианаас асуулт асуух гэхээр юу яагаад вэ? Асуулт ч асуух нэг тийм асуулт байхгүй байгаад байна яг үнийг хэлэхэд. Амар гоё тийм дэлгэрэнгүй. Гэтэ та түрүү нэг тийм ярьсан те. Төвлөрлийн хэмжээнд одоо ингэж өөрийгөө ингэ бүрэн төвлөрүүлээд тэгэхэд бол сонсогдсон гэсэн шүү дээ те. Тэгэхэд танд тэр хөлийн чимээ юм уу эсвэл хүүхдээ инээж чанаж байгаа одоо дуудаж байгаа ямар чимээ вэ тэр? Одоо инээж байгаа гэдэг ч юм уу амьсгаач байгаа. Ер нь бол уйлж байгаа хүүхд. Гэтэ тэрийг яг тэр төвлөрөө тэр халсаас одоо тэр хатан дээр сууж ийн гэхэд одоо тэр хад магадгүй нэг 50 60 м цорайлээ. Тэгээд нэг 50 60 м-ийн цаанаас ингээд нэг хүүхдийн дуу те. Одоо ингээд би гэрээсээ гараад годомны өдрийн дэлгүүр ороход нэг 50 м. Тэгэхэд хүүхд хашаанаас те манай одоо дөрөвтэй байхгүй. Ааваа гэж араас хорилж байгаа чимээ те. Яг тэр нэг орон зай алслаа тэр нөгөө дууны хэмжээ. Яг тэр. Тэгээд нөгөө нэг хажууд ирэхдээ ямар ч тийм өөлөө байхгүй нөгөө өөлж байгаа нь ирж байгаа гэдгээ одоо мэдэгдээд хэлчихсэн болов уу гэж би бодсон байхгүй сүлд бодсон. Яа зүгээр дүрслэлээр нь бодоход амар юм те. Тэгэхээр аргагүй л те тэр улаач бол өстой нэр галзуурхын даван дээр л ирсэн байж тээ ер нь бол тийм. Харин би яг тийм мэдрэмжийг өөрөө хажууд нь авцсан байхгүй. Өөрөө би баг хажууд нь галзуурх яваад байгаа шин. Тэр айц нөө хүнээс айц өнөртнө гэдэг шиг те. Тэр хүний үйлдэл хажууд амьсгалж байгаа амьсгал нь хүртэл тийм. Тэ бүр нэг ядцсан ядман гэж чичирхийлээд ингээд сонсогдож байгаа тэр амьсгаа. Тэгээд тэр яг ингээд миний хоёр хатснаас бараад өөдөөсөө хараад нүдээ завчиж байгаа тэр үйлдэл нь хүртэл те. Гэтэ тэр чинь тасаарахгүй шүү нөгөө шин. Тэгэхэд тэр мэдрэмж эднээс бол зүгээр л бас л шар ус бостол авдаг мэдрэмж. Айц хүйц гэдэг ч одоо би одоо тий баргийн аимшигын кино үзээд нэг хүмүүс чинь нэг тийм мэдрэмж авах нь ховор штэ тий. Сайхан ингээд хүмүүс ингээд сонсоод яриад ингээд хэлэхэд эсвэл нэг хүн ингээд байж байгаа нэг зүгээр юу ч аимшигын бодлого явж байгаад нэг гинт нэг зочид нэг тийм мэдрэмж авах магадaltaй байхгүй заримдаа тий авдагтай нэг гинт харахгүй явж байгаа нэг гинтийн нэг юунаас ч хамаагүй зочид нэг тийм мэдрэмж авдаг шин яг тэр мэдрэмж би мэдсээр үжиж тэр гинтийн тэр айцыг ингээ авч байгаа байхгүй тэр мэдээд байгаа тий яа рүүдээс харж байгаа. За мэдээж зэрэг асуух асуулт нүг манай улаач манд гайгүй болсон уу? Улаач манд тэгээд тэр өдөртөө гайг болно. Тэгээ маргааш нь тэнд байсан бүх улаач нар
амжилтаагаар нөгөө дарж чадаагүй юмнуудаа бүгдийг 2-2-ороо яваад дараад ирсэн. Нөгөө өмнөх явуултан дээр бүгдөө тэр шүн бүгд дарагдсан. Тийм. Тий. Бүгдөө нөгөө айц үүсээ айцгийн хэмжээг одоо хязгаарыг ч юм уу барьж чадаагүй. Тэгээ бүгдөө ингээд тодорхой хэмжээнд бүгд ингээд хөл гараа бэртэйг ч юм уу те янз бүрийн байдлаар тэр харж байна. Та тэгээд сонсоход л мэдрэмж нь амар гэхэр тэр хүмүүс ядчих нь тэр амар юмнуудыг ингээд бүр хараад байна гэдг нь бүр амар айлгаад байна. Тэгээд түнэр харах шин. Тэр багшийнх нь хэлж байгаа тэр одоо багшийнхан өвөн ч юм уу те сагуус нь бууж ирээд хэлэхдээ за чамд одоо 60 настай юм шиг харагддаг мөртлөө 70 настай юм шиг харагддаг мөртлөө те 50 настай бүр настай те тэгээд ингээд хоёр талдаа царайтай тийм юм харагдаж шүү ч гэдэм үү те тийм юм ингээд хилдэг гэж бодохгүй. Тэгэхэд тэр хүмүүс зүгээр өдөр нь ингээд сайхан тэр олонний тунд ингээд сайхан найр наадан болохтой хүн ер нь анзаардаг юм. Яг нөгөө цаг нь нэрээд үүлэн нэрээд өгөх юм үүдэн хомрын ялгаа юу байгаа гэдэг шиг тэр айцыг яг нөгөө тулаад ирэхээр л мэдж байгаа байхгүй хүмүүс. Тэгдэл юм байлээ. Тэгээ маргааш нь оройн би бас явсан. Гэтэ тэр шүнжингээ би ер нь сонссон. За. Яг эхлээд тэр ах уу ирээд дайрагдаж ирээ гал дээр ингээ үлдэж байгаа. Тэгсэн. За энд нэг болохоо очлог нөгөө багш нар нөгөө өөрсдийнх нь 70 мэдрэмжээр шавнараа ингээд алсаас гинжээдэг. Тий. Нөгөө явсан идэг. За энд нэг юм болохоо очлоо гэж тэр харанхуй ч ингээ гүйсрүүгэл яг яваад очиж байгаа юм чинь. Тэр хадасан тунд чинь. Тэгэл яг явж очиод яхад зүгээр ингээд нэг 3-4 метр өндөр ингээд хатанд энэ ирмэг дээр зогссон. Нүдэн аягнаасаа гарах юм шиг гэрд дуусах. Тэгээд яг доош ингээд урагшаа нэг алхуул унцгаад тийм ингээд боцсон зогсож байгаа юм чинь. Тэгээ яасан бэ гэж багш нар нэрэл бөөндө очиход ингээд намайг тойроод ингээд энийгээл шолоолгүй бүдсэн гэл тэгж байгаа нөгөө нэг улаач. Тэгээд нэг улаач ингээд араас үнэг дагаж гүйсээр байгаад тэгээд нэг нөхрөө ороод харин хөл дээр чулуун гаагаад яац гэдэг маргааш нь ингээд хөлөнд агтах байсан. Гэгч шигээр яваад тэр эдэд одоо яг яаж мэдрэгтэй. Тэгээд тэр шөнө яг ингээд бүгдөө ингээд ахиж явахгүй гэл өгсөн залууг л тэгж байгаа шнэ. Тэр нөгөө шавнар гэдэг одоо багш хүн бол тэр нас мас тийм сонирн биш. Ер нь та одоо манай энд үеэл хүүхдүүд байгаа юм чи. Тэгээд ороо өчнөө шавтаа гэхэр чи залуу өгшин бол хамаагүй тий. Эрдэм чадaltaй мундаг хүн байгаа байхгүй юу ер нь бол. Тэгэхээр тэр шавнар нь одоо насны хязгаар ингээд 50 60 хүрсэн ч хүн байгаа. Тэгээ зарим нь бол бүр юу ч болоогүй юм шиг тоохгүй зүгээр дайрагчаад өөрөө яваад ирдэг хүн байна. Нөгөө бүр ингээд нэг 50 гарцсан нэг ихч ганцаараа өмнө бас улаач байсан гэсэн. Тэгээд нөгөө аваагүй болгоогүй удацсан 10 хэдэн жил болцсон. Тэгээд явсан дайрагчлаа гэж хэв нэг нөгөө яваад ирдэг хүмүүс тоохооч байсан. Тийм бас байд. Тэгээд тэр чин таны түрүүний хэлснээр бол тэр багш нар нь аль хэдийнэ одоо тэр буугч төрүүдийг ингээд хүчин сулалцсан байгаа. Тийм баг боолоо ингээд боолоо болгоод авцсан гэсэн үг байхгүй. Яа, тэгж яхад чинь л хүнийг тэгж бүр юм. Тэгээд яг нөгөө хоошоо ингээд тэр эхэлж явуулдаг нь бол энэ хэдийг нэг жоохон дарахгүй бол угаасаа нэлээ наад чи хүчээ аваад байна. Тэгээд буцаад ингээд байлгаад байвал хүчин сэргийгдэл юм. Гэхдээ ингээд өмнөх нь одоо хэдэн жилийн ч өмнө тэ магадгүй тэрийг аль үжэнэ хандын дартсан байж хэлтэй гээл. За тийм буцаад ингээд бийжэл нэг хүний айцаар одоо хоолно гээл нийтлэг одоо яриан тийм байдаг шүү дээ. Сонсч төр чин дандаа л хүний айцаар бол хүчээ авч идэг. Тэгээ буугалж идэг бүр сүүл рүүгээ одоо бүр бийждэг гэж ярьдэн шүү дээ. Нэг тийм юм болд юм шиг байна. Тэр одоо сонгож очиж байгаа газар нь тэгэхээр анхнаасаа учиртай байна те бас. Тий нөө хэрэгээр ингээд бэлтцсэн тэгээ бүх нөө тогтцсон. Ер нь байгаль гэдэг чинь өөрөө нөө харж чадж байгаа яаж харж байгаагаасаа болж те хүнд айц хүч төрүүлнэ. Яаж харж байгаагаасаа болж те ад жаргал сайн сайхны мэдрүүлдэг. Тийм өөрөө гайхалтай зүйл байхгүй байгаль. Тэгэхээр би өөрөө тэр уул ус өвчтэй гарын тэнч явж байхдаа ерөөсөө л тэг ингээд сайхныг хараад тэгээд ганцаараа 4-5 сар ч юм уу ингээд төвчөр тэнэл явж байх чинь сайхныг л гарч явж исэн байлгүй те бод. Тантай нөгөө хантай суулаач хүн байгаа шүү дээ. За. Магадгүй дараа нь тайвширсныхын дараа за 3 дахь нь бол хүүхэд байдгийг та надад өөрөө ингээд дүрслээд хэлсэн би ч сонссон. Ярьсан байж магадгүй миний зүгээр таамгаар. Тэгвэл эхний нөгөө 2 дарсан танд тим юм байсан штэ гэж дараа нь хэлсэн. За тэр юу өмнө нь мэдчихсэн. Яг тэр өдөр нөгөө хүмүүс бүх улаас нар байгаа юм чинь. Эхнийх нь тий. Эхнийх нь нэг цагаан морь унсан хүн ч билүү.
цагаан морьтой л зүгээр нэг ингээ тий зүгээр одоо тэр ави одоо ямар ч хүн зүгээр нэг очиргуудын тал нөр мөр муухай тийм айхтар юм биш. Тэр хоёр дахь нь яг бас нэг өвхөр тууж явж байгаа л тийм нэг хөөгшин хүний л юу байсан баг. Яг одоо санахад бол тэг чи яг уул нь бол маш тодорхой хэлдэг юм байл л дээ. Ингээд яг өөртөө дунд нь ороо сонирхол бас их сонь сод юм их л болт юм байлаа ер нь л. За би сая таны өмнөхөн одоо нэг өмнөх нэлээд хэдэн дугаарын өмнө бөөнөр орууллаа. Тэгээ бөөнөр оруулаад нөгөө бөө талаас нь илүү яг улаач хүмүүсээс ярьсан байхгүй. Тэгээ чанар дээр юу болдیں۔ Гэхээр чанар дээр их юм болноо л гэсэн. Тэгж ер нь таны юм болдог болж таарлаа шүү тий. Гэхдээ ингээд зарим газар бол яг тэгж хийдэг янз бүрээр хийдэг гал болгоо ондоо гэсэн. Гэхдээ бас яг ийм альбом дээр нь би одоо ингээд яг хамаатуулах юм бол зөвхөн маш олон таньдаг бөөнөр байна, ах эгч нар байна. Зөндөө ингээд одоо бөөнөр бүр Монголын бөөнрийн нэгдсэн холбоонд ч таньдаг хүмүүс байна. Том галууд байна, гэрлийн өргөө тий. Ингээд одоо ингээд баахан ном судар бичдэг дандаа онгодуудыг ингээд буулгаж ирж одоо Монголын түүхийн их сурвалжийг тохоо үеийн онгодуудыг, баатруудыг тий хаад ноёдыг буулгаж ирж ингээд түүх бичдэг тийм бөөнөр хүртэл байна шүү дээ. Бөөнөр гал байна шүү дээ одоо Монголд. Тэгээ бүр маш том цуцаа ботномууд гаргацсан. Бүр ингээд хуучин манай монголчууд тэгээ яаж ингээд эмгүүгээр бүх өвчнийг идгээд ангаадаг байсныг тэр тухайн үеийн отч тийм хүмүүсээс ингээд буулгаад ном болгоод гарч байгаа. Одоо тэр номнууд ч гэсэн манад байдаг. Монголын нуус тавчаа хүртэл тайлж онгодуудыг буулгаж ирж битсэн. Тийм сонирхолтой юмнууд бас их байна. Тэгээд бас яг ингээ боо ярьсан дээр нэг гүй хааны одоо энэ харахангаа тэр чи одоо хэдэн онд юм дээ бас нэг бөөнрийн нэгдэлтэй явж байгаа юм. За нэг гал юм да бас. Тэгээд би чин дөнгөж 50-аас Харахангаа аймгийн Хотонцон. Тэгээ одоо хар орноос хойш гараад нэг 40 60 км явал байгаа шүү дээ. Тэнч энэ гүй хааны одоо булш байдаг гэх юм уу байдаг байсан юм байна. За тэрийг тэр үеэс л мэдэж авлаа. Тэгээд тэр дээр ингээд яасан Харахангаа хотод юу гэднүс чинь 18 9 онд чинь чигтэйхэн гам болоод энэ хангаар байгаа. За. Ерөөсө 8 сарын ихэр штэ тэр чинь. Ерөөсө ямар ч бороо ордог. Зур ингээ халцгаагаар хангаа газар. Тэгээ ерөөсө тэгээд нөгөө нэг бид чи хар оронд нэг хуралдаан болоод тэнд хуралдаж яваал. Тэгээ за одоо тэр хотонтой тэр гүй хааны ингээд булшиг ингээд манай тэ Чингис хааны хаан шиг хүн ахиж бити төрөөсөө гээд Монголын 13 аймгийн хаад ноёдууд нийлээд ингээд чатгалж ирсэн юм байна. Чатгалаад. За. Тэ ахиж бити Чингис хаан шиг хаан төрөөрөө гээд одоо тэр үед Алтан улстай ч юм уу тэ Юан улстай ч юм уу тэр одоо гуйлан одоо юу ч үгүй тэр Япон солонгостойгоо нийлээд ч юм уу тийм чатга хийлгсэн юм байна. Монголын хаад ноёдуудаар. Тэгээ тэрийн нэг хэдэн сахилахгүй нөхдүүд очиод тэр булшиг ингээд ухцсан юм байна. За. Тэгээ тэр булшиг яасан чинь тэр булшиг одоо ухаад тэр нөгөө эхнэр нь тэр хор хүргэж тэр чатгыг хийлгсэн юм байна. Одоо хүрэлцгэн бих гээд хатан гард юм байна. Байд юм байна. Яг түүхийг сурулж бас. Яг түүхэн дээр байдаг ч юм уу ч юм уу мэдэхгүй байна зүгээр. Тэгээд нөгөө бууж байгаа онгодууд нь тийм хатан хүрэлцгэн бих гээд хатан. Тэгээ тэр чин бүр ингээд бийчээд тэр хотонтой тэр хой тайрхны ч юм уу одоо тэр одоо хэрэгсүүрийн тэр хавь ингээ уулын лус авдгийг ингээд байхгүй болгоцсон юм байна. Тэгээ бос хэрэгсүүр нээгдснээс болж тэр нөө чатга ярьсан нөхдүүд. Тэгээд одоо тэр хавьар чин гангачиг ирээд баг ингээд тэрнээс наагурлын болж байгаа байлгүй бодвол малхуу те янз бүрийн нутгийн улсууд мэдрэгдэхэр тийм юм болсон юм байна. Тэгээд яг тэр нөө бөөнрийн нэгдэлд хандсан юм шиг байна. За. За бараа хурдгүй ядаж тэнгэр харагдаж өгөөч уул аваад дахиж тайлга хийж өгөөч гэдэг. Тэгээд бид хар орон тэр орхны хөвөн дээр бид нэр ярьж сууж байгаа төлөвлөгөө боловсрууллаа. Нөгөө За. Одоо тэр бичсэн тэр хүрэлцгэн бих хатны эхлээд одоо тэр чатах хийсэн тэр хатны л одоо сүнсийг тэр альбан л одоо дарж авчиж дараачихаа өвлийг хийнэ. Тэгээд энэ уул усанд нь лус авдаг залж ирнэ гуйж. Тэгээд бүр лус авдгийг байхгүй болгоо ицсэн юм байна л да. Тэр идэ яриа гарал. Би сайн мэдгүй юм чинь. Тэгээд тэр үйл болгоо ингээ төлөвлөгөө зохиож байгаа. За ингээд очоод сайхан уул хангаатай өргөл барьцаа өргөөд
Тэгээд сүү цагаадаг өргөд одоо саргад өргөдөг юу вэ те тэрийг өргөд. За хэдүүлээ сайханд ягаад хур бороогүй наа гэдэг хангаад л хийдэг. Газар орныхоо одоо лус авдуутал яриад ингэчих хооронд нь л одоо тэр нэг толгоо бөөн одоо багш нэг юм уу. Тэр нь ингээд жүжиглээд ойртоод ирэхт нь нөгөөдхийг барьж авч тэр усан болдорч болоо нэг хорих хэвээр юм байна. За. Тэр бол бүх юм ингээд бэлтгэсэн. Тэгээд тэр усан болдорч болоо ингээд хориод тэрийг ингээд болорч болоо гэж одоо үнс үлдэн ингээд шатах хэрэгтэй юм байна л да. За. Байхгүй болгож. Хизээ шатна тэр. Тэгээд шатаасан юм аа. Тэгээд нэг үүл нь бол тиймэрхүү. Тэгээд нэг завил сууж байгаа хүн шиг 5 дансгэр юм байлан маш өндөр ингээд завил сууж байгаа хүнээ дайна. Тэгээд баахан төлөө түлшээ бэлдээд аргал хомоолд үгээд энэ дээр ингээд хуур бороогүй наа гэд очиж үжиглээд тэгэнгүүт нөгөө хэдэ чи яг нөгөө нөхрийн танчин альбин тэрнгүүч цаагуур за энэ нөгөө хөлтөө улаач хүн байна намаа хорлох гэж ирж ийн гэ тэрэнгүүд хүрдэл сүнс тэрэнгүүд хүрдэл боддог сэтгэдэг тэгээд тийм л байдаг л байх л та бодвол тэгээд ямар ч лсэн бариад авлаа нөгөөтгөө за тэгээ барьж аваад үүл хийлээ үүл хийгээд ингээд яг хөө миний харж байгаа тэр сонирхолтой юм байна шүү дээ тэр 12 буу тэнт тэгээд тэр дээр нэг гадны над чиг нэг жирийн нэг 3 хүн баг. Тэгээд тэр 13 бөөнөөс нэг нь тэр юунд оролцохгүй. Нэг нь бүх ингээд араа тааж чинь гэсэн үг одоо. Нөгөөдийнхөө гадуурд бол ус одгээд удаач мохор бороогоо оруулах гээд. Тэгээ 10 сууж байгаа. За тэгээ нэг нь ч одоо яагаад оролцоогүй. Ямар ч л байсан 10 суугаад тэр 3 хүн үлдчихэж байгаа. Ингийн 3. Тэгээд 10 бууч нь нөгөө баланда нөгөөдхөө хийчлээ. Нөгөө усан болорч болгонд шингээсэн тэр хөрөлцгөн бэх гээд хатны. Одоо альбан болсон тэр сүнсийн шингээгээд балнар угаа зовоод. Тэгээд хэдэн талаас нь одоо бүгдөө ингээл нэг хутга барьцсан сууж байгаа. Бөөнөр маань бүр ингээд онгодоо буулгацсан. Оруулцсан өөрсдөө. За өвдөдсөн буулгацсан. Тэгэл хэдэн талаас нь ингээл зоох гээд дийлдэг. Ингээл хүн харахад ингээд өөдөөс нэг хүн ингээд цаагаар нь бариад эсэрхүүцээд байгаа юм шиг. Гэхий. Тий. Нөгөө хэд ингээл зоох гол. Тэгээ нөө тэр онгодуудаар л байгаа шүү дээ. Улаач биеэрээ биш. Онгодууд нь бууж ирсэн. Тэгээд нэг ингээл оролдлох юм. Бардгваа. Гаргалан салгалал. Бүгдөө завлаад тойроо суудсан. Ямар ч байсан тэрийг гаргахгүйгээд би тэтгэж хажууд нэг 2 том сэлэн барьцаа. Янз бүрийн юм болоод энэ нийтээ одоо хооронд ингээд завлаа суудсан бүгнэр хооронд завсар гарах вэ. Тэр дээр нь даад одоо энэ ил дээр ингээд хамгаалах гаргахгүй шүү. Гэсүүдгээр ингээл тойроо. 3 батрал дээр нөгөө хамгаалагч тойроо хамгаалагч сэлмээ барьцал. 2 гартаа нэг сэлэн барьцсан баг л. Ер нь хараад бас завчих гэдэг шүү дээ. Тий. Тэгэл ингээд ээлжлж үзэл нэгээ шоолол нөгөө онгодооч. Алида гэл нэг нь хутгаа зоох. Барддаг бай. Тэгж байгаа л нэг нь хараач хүн ингээд зоолоо. Тэгэл ингээд зоохдоо яг л ингээд хүний бие хотор дүрж байгаа юм шиг тэр балнэр байж байгаа байхгүй ингээд. Одоо ингээд киномэнүүдэр сүүлийн кинонууд чинь тэр хотго мэсний үг айгуу сайн хийдэг болсон шүү дээ. Бодт юм шиг. Яг тэр ингээд бас төрж байгаа мэдрэмж нь. Яг хүний бие рүү нэг хотго ингээд зугуухан ингээд оруулаад нэг хотглуулж байгаа ч нэг гэд ч юм уу те. Яг тийм ингээд хоолоо сонсгож байгаа байхгүй. За. Тэгэхээр за нэг бөөн дуурсан байх л тухайн үед яагаад. Гэхдээ одоо эргээд бодоход магадгүй би тэнд сонсч чадчихсан юм чинь магадгүй тэнд бас сонссон байж магадгүй гэж би бодоод байхгүй эргээд харахад зүгээр. Яг л тийм нэг хотглуулж байгаа нэ. Бүр яг эмхтэй үний болоо. Яг өдөр үйл хальт орж ирэл. Тэгээд тэнд үйл хийлээ. Тэгээд ямар ч байсан тэрийг дараад авчлаа. Тэгээд дарж аваад бас нэг сонирхолтой юм юу болсон бэ гэхээр одоо ингээд сарын хэлбэртэй ингээд тэр хэрэг сүрийг тойроод ингээд ийм одоо ноёдуудын ч юм уу баатруудын ч юм ингээд нэг 6 ширхэг тийм бас болж байгаа тэрнээс гадна. За. Тэгэн гол нь нөгөөдгийг хариулга болгоод 13-ыг гүйцээх гээд 13 ахаад нөгөө талд нь 6 төвд гасаач. Одоо голд нэг том төвд гасаач хэрэг сүрэн дээр. Тэгээ ингээд 13 овг хамгийн төлөөлөлчихөж байгаа. Тэгсэн чинь яг хүний тоонд бүрдэд таарад нөгөө бид 3 баатар нэмэгдэж орж ирж байгаа байхгүй тэр нэг төвд гасаачихсаад. Тэгээ бүх уулаас нар ингээд онгодоо оруулаад тэнч ингээд бөөн сүртэй болж байгаа шүү дээ. Бас ингээд харахад сүрдмэр бүгд нэг жижиг төвдөг хасаацсан л тэнч бүгд тоосрхон доосрол эргэлдэл тэ өсөрч буухан буугаал тэгэл зарим нь ингээд заах ингээд зогсоол тэ нэг л ингээд гэртэй байгаа юм шиг ингээд тэ
нэг агаар салхи мэдрэл ингээд нэг сэтгэл ханамжтай зогссон. Ингээл 9 шидийн тийм үйлдэл үзүүлж байгаа. Ер нь ингээд дор бүрнэ өөр. Тэгээ бид гурав яг өнгийн 3 баг нөө уучраа мэдхгүй. Одоо яг яах хэвтан болоо гэж ямар ч байсан галаад таслахгүй даа гэл. Тэгэл өөжил цаанаас нөө галын тэргүү. Одоо удган юм да. Одоо тэргүүлж явж байгаа юм. Аянгад удган гэдэг. Зөв тавгийн подкастыг гэдэг шүү дээ. Тэрийг хийдэг. Тэр бондрын нэгдэл байхгүй. Тэгээд тэр цаана ямар ч лээс явуулчлаа гэд би ингээд түүдэг нөгөө нэг хөрөлцөнд бих гэдэг тэр хатны түүдгийг би манд жоохон тусдаа цаана. За. Тэгээд эхлээ тэр чинь тэр 13 гүцээгээ тэр гал үйл байж байгаа. Би яг тэнд ингээд түүдэг яаж байгаа. Тэгээд одоо хур буруугүйх үйл хийнэ. За тэг хур буруугүй гэсэн чинь нөгөө нэг тэр хавийн газар л усна байхгүй. Хөөгдөд явцсан нөгөө альбан чинь. Тэнгууд л эхлээд лус цаалыг гэл. Тэгээд ганцаархнаа тэр цаад доон дээр очицсан л аваач гэж одоо нэг хөтлөөс юм нэг юм нэг ухааш тийм нэг зугууг нь алуу тийм давцаг гэх юм уу тэр дээр ингээд ганцаараа яатсан гэл. Нэг эмэгтэй хүн орж ирэл, нэг эрэгтэй хүн орж ирэл, тэр үйл хөдлөл ингээл хуруугаар нь намжирж байгаа те хөдөлж мэдлж байгаа нь ерөөсөө ингээд алсаас бол харагдаж байгаа юм л. Тэгэл ямар ч лсэн л ус авдгаа залсан л бол та. Тэгэл одоо хуруугараагүй наа гэл. Тэгэл яасан чинь сүү дутаад байна гэд. Тэгэл гяс ухсагээл айлуудаас за хур бороо оруулах гэдэг чинь бороо л оруулж ивэл мөнгө төгрөг хэрэггүй гэл айлууд чинь ингээл 4-5 айл нийлээл ингээл бүр тэгээ 40 литр сүүстэй дор нь ингээд бэлдээд өгч байгаа юм. Тэгэл нөгөө сүүгийн дээр хангаад л хэдэн өргөл ямар ч лээсээс төс тас гээл 3 тэнгэр дугуурал бороо ортлоо. Хамгийн сонь. Тэгээд тэр сондоо бүр миний түүжсэн манчсан түүдэг дээр бороо яг ингээд орол. Бүр тэр бол зүгээр хүн итгэхээ аргагүй. Ер нь бол энгийн хүмүүс нэг ярихад яг хөө ингээд бүүнөртөө янз бүрийн үүлэнд явж исэн хүмүүс бол ойлгох мэдгэл багт. Шинтэх нэг нь мэднэ. Яг хөө ингээд хүмүүс ярьж л байдаг үзгэл өстой юм билээ. Ер нь бол өөрөө бөө биш ч гэсэн янз бүрийн галын тахилга, тэгээ янз бүрийн үүлэнд тэгээ эсвэл магадгүй чанар манар дээр хүн очиод нэг хайх тэр цэрлээд байдгүй л юм билээ шүү дээ. Ер нь бол тэгээ болдог тэр галын үүлмүүлэнд бас зөндөл явж исэн. Ер нь очи яраа даатахыг тэгээ юм асуу сурыг гэвэл тэгэл болдог юм байлаа. Үзгэл өстой. Тэгэд би энд ингээл яриад байдаг энэ ч сайхан авдаг гараа тэгэл бас харах нэг гэж байгаа шүү дээ. Тэгээ тиймэрхүү бол харахгүй шүү дээ. Юм болж байлаа. Тэгээд ингээл би өдөрч ингээд тэргээр чи ингээд одоо харгалт өгөөл тэр галыг л унтраахгүй нуран болтлон шатах гал өдөрч ингээд явж байгаа шүү дээ. Өглөө бид 10 гэж очиод өдөрч ингээд болоод орой баг 10 11 болж байхад тэр үл дууссан нь. Тэгэл тэрээр бид нар ч явсаргал үуч байхгүй зүгээр аргалаа түгэл галаа өрдөл байгаадсан. Яг явдаг тэр нэг морины хазар болж байгаа. За. Зүгээр хажууд ингээл хазар байсан. Энэ хин хазараа тавьчих гэсэн чи үгүй наа чин олдох хүндээ олдож байгаа чи наад хаа. Бат. Наа чин дараа өөр юм хазаарлнаа л гэсэн шүү дээ. Одоо хадгалцсан. Гэхдээ одоо байхгүй тэр хазар. Би одоо яг тэр үед тэгэл тэр чигээрээ цаашаа гараад архангаа хэдэн сумдуудаар яг нэг аяллаар яг үргэлжлүүлээ тэгэл хүмүүс нөгөөдөл ингэж явж байгаа. Тэгээ явцсан. Тэгээд одоо тэр машин дэргэнд л үлдсэн байх гэж боддоо. Тэгээ одоо яг хин авс. Тэгээ тиймэрхүү юм олсон олвол бас нэг хайж бариад нэг сэрэл цэргүүгээд авах юм байхгүй л юм билээ ер нь. Хүмүүс угаасаа энэ бөөгийн талаар кино шиг юм ярьдаг те. Тэгвэл одоо тэр кино шиг юм өөрөө байсан хүн байгаад байна шүү дээ. Яг нэг би ч бас өөрөө нэг үйл итгэж дандаа нөгөө явж үзье, мэдэрч үзье л гэж боддог юм байна. Тэгэл аль боломж олдгол юм бол явахыг л боддог. Би одоо залуу хүн гэд бодоход би ч одоо шүн түрүүн танд уусаа хэлсэн шүү дээ. Шүн бол аймаа тийм аймаатай газар ганцаар байсан. Бөө үзэгдсэн амар баг. Тэгэхээр тэр их зоригийн хажуугаар та түрүүн нэг ярианда дурдчихсан нэг үхэлтэй нүр тулсан гэх юм уу те. Бүр ингээд яг одоо тэр би бол таныг мэдэж байна. Баргийн юмнаас угаасаа айхгүй байна. Тэ? Одоо тэр сүнсчтгэр байна уу? Яг тоохчгүй байна. Тэр бол батараа болчлоо. Тэгэхээр таны яг тэр хөвч тайгаад ганцаараа тэгж удаан байсан тухайн үед яг ингээд нэг төрөө ярьжсэн шүү дээ. Тэр талаар шүн. За тэгэд одоо ингээд яг нөгөө тэр үеэр ярихаар ингээд яг нөгөө нэг
айц гэдэг чинь болохоор ерөөсөө л тэ ингээ бүх сэрэл мэдрэмжийг хөдөлгөөд байгаа зүйлийг л айц гэдэг байна. Айц гэхээр тийм аимшиг юм биш. Одоо тэр миний даарж ясан тэ миний өсөж исэн. Тэр мэдрэмжүүд одоо зүгээр надад аим санагддаг байна. Тэг хойд би ганц бий байсан тэ. Одоо гэр бүлтэй болоо өглөөс ирэхэд цай бол би өдөр тэ ажил дээр очсон ч цай болоо ичсэн. Тэнгууд айц гэдэг юм аа тэ. Ерөөсөө л тэр нөгөө нэг ахаад тэр мэдрэмжээ ингээд тэ яаж ингээд давсан юм бэ тэ. Өөрөө ингээ эргээд харахад. Ер нь ингээд ярихад ингээд заримдаа би яг тэр үе ингээд бас төсөөлөгдөв байхгүй. Тэр мэдрэмж одоо тэр айц гэх юм. Тэгээд яг хөө тэр миний тэр сүүл тэр тайгаас буудаг нь болохоор буучаад буцаад явж ихта нөгөө уур биеийг зовоо нуул мөрийг зовоно гэдэг шиг те. Нөгөө төв бараацсан чинь тэр чигээрээ Улаанбаатар руу явж болно шүү дээ те. Тэг чи би гэртээ хайрлаа гэдэг нөгөө нэг өөрийнхөө одоо яг тэр нэг байсан юмд итгэцсэн. Тэнгууд л буцаа тайгар руу гараад муу ганчуудаа цүнхтэй хувцаа аваа явчих. Одоо тэгээд тэр одоо буцаж яваад нөгөө нэг цаатан маань урцаа аваа явцсан. Тураагаад авцсан. Тэнгуудаа тэрийгээ бүр тэр доор нөгөө нэг цаавал дэсэн газар түр барьсан байхгүй. Тэгээд нөгөө нэг тэр цаатан гооч нь ер нь тайван юм уус ер нь тэгээд тэр нэг өвлдээж байгаа урцсандаа заавал нэг хүн ирж гал тулна гэ түлэгийг бэлдэж явдаг. Тэгэл тэр л хүрчих юм бол би болчондоо гэж бодоод буцаа явж байгаа байхгүй. Жаахан бартцсан. Тэгэл бас нөгөө нэг тийш өгсөч чинь нөгөө хоол унд муутай тэгээ нөгөө айлын аяанд явж байгаа л нөгөө тэсгэл алдаал гарч байгаа юм шүү дээ. Тэгэл нөгөө хэлэн дээр хоол ундч тавиагүй бас өмнөх өдрөөс нь л жоохон түгтаг гэсэн. Тэгээ бас нэг өдрийн үл автсан явж байгаа. Тэгээд тэгэж явж байгаа юм чинь буцаа тэр өндөр ян сардгийг даваад нэг шуудаанд ингээ нэг нөгөө боросгийн гутлаа хийцэн. Өөрөө за арай хөнгөн юм та гэдэг нэг үстэй ботинк унсчихж байгаа. Тэгэл дэшээс та хар үрээр гараал явсан. Тэгэл зам доор сайхан өө сайхан ингээд цасмас ганцраад жимс нугаал гэлцэн. Тэр уулнаас бууж ирэх. Өө өстэй цасмас сайлал голоор орж игнол. Тэгэл дэшээ өксөх тусан буцаал нөгөө хүүтнэр рүү орж эхэлж байгаа. За. Тэгэл яг уу нөгөө ууртай хүн чи яг чигээрээ явж л байлаа. За одоо энд л байгаа даа гэл яг багцаалж байгаа. Тэгэн гудалж тэр чинь нэлээд өндөр хайрах юм чинь. Одоо яг нэр усын бол сайн мэдгүй. Ямар ч л байсан тэр хүнхэр тайгай урд ингэрэл давтыг. Урдлынх нь урд аманд гэх юм одоо нэг би анх хэлэхдээ дэс нэг өндөр хайрах нэг давхтаа 3 хонноо гэдэг шиг юм болж байгаа. Тэгэхээр яг нэг буцахтаа би чинь тэр газраараа яваад үзсэн. За энүүгээр ингээ гарчих юм бол болчих юм байна да гэд. Тэгээд нөгөө энэ жалгыг ингээд гарчих юм бол газар товчлч нөгөө хэрэлж явахгүй газар товчлч ингээд бас л болоогүй байхгүй. 4 сар өөрөө байсан юм чинь. Тэгээ явсан өстө нэг буруудаа явчихгүй юу. Одоо яг тэр нэг үхэл рүүгээ л өргөө аваачаад өгч байгаа. Тэгээ жалга руу ороход чинь 200 м газар би ингээд 6-7 цаг мөлөгч шин. Яагаад гэвэл өөрийгөө давсан цас. Тэр жалга гардгүй хэрэлж явдаг чинь тийм учиртай. Юм байд юм байна. Тэр их цас. Тэ ингээд жалга суудаг чинь мэдээж нөгөө ингийн явдаг донхолоос чинь гүнзгий л байна шин. Тэг чи чинь тэр их өндөр ян сардгийн цас ингээд хураад бөөгнөрч. Тэр лугаа яваад орчт юм да. Тэгэл нэг 2-3 цаг ямарч байсан нүцээ тэгээд өөргөө давсан засан чинь хүн чинь ингээд тэгээд гараа өрхөд л гар гарч ирэхгүй байгаа юм шүү дээ. Тэгэл нөгөө засаа ингээд буулгаал доороо дэвсэл нэг алхаж байгаа шүү дээ. Дагтаршуулж байна. Тэгэл гараа өргөн. Тэгэл тэр их зас. 200 м газар би 6-7 цаг малтж байгаа. Тэгэл нар чингэлээ тамирч тасрал. Тэгээд тэр заснасаа гарч чадаагүй л байсан тэгээд. Зүгээр л үлдсэн хүн тэгээд тэр их засан тамираа барцсан хүн тэр заснаас гарч чадахгүй. Тэгээд заал болж байгаа юм чинь. Тэгэл өстө яг тийм ингээд тамхи ороож гисэн муу шуудатаа
нэг хувцаа үүрцэн. Нөгөө нэг тэр хунгартаа засандаа эргэж чадахгүй, сууж чадахгүй, босч чадахгүй тэгэл ингээл гацчих. Тэгээ гарч чадахгүй. Тэгэл хүн чинь ингээ нөгөө цөхрөнгөө бараал өөлөх гэхээр хоолоо гарахгүй, ингээл хоолоо зангираал сөөчдөг юм байна тэр хүүтэнд угаасаа. Ингээл хаяа нэг цас өнгөчөө нэг хөлсөө өдөр бол ингээл цасаа амдаа гээл цангаагаад алил явчих. Тэгэл яг наар шингээд ирчихсэн. Тэртээ тэргүү цас руу орсон. Тэр өндөр дээр гарцсан хүн чинь бол тэгээ шууд 30 40 градус руу буцаал орж байгаа юм чинь. Модон донд бол бас хамаагүй харьцангуй дулаах. Тэр чинь модноос айд үжээ гараад ярилах гад тийшээ өсч явж байгаад бууруу давруулчихгүй. За энд л байгаа гэнэ газар зүүн байрлаа нар шинхээс багцаалтад авцсан. Энийг яаж бол бараг давчлаа очсон та гэж бодлоо. Тэгээд тэн чинь тэгэл хүн тэгэл харгаал барт юм л. Одоо яаж чадах юм чинь. Гэхдээ ер нь нэг баргийн элдв юм бодогддог юм л. За ингээд баг өвчт юм байна дөө гэл ингээд нөө тамираа ингээд ядарсан чихээ энд нойр нүрэл. Тэгэл нөгөө тэр чинь яг ингээд нар шингэснээс хойш нүүр нүдгүй явган шуурган гэл тэр хөрөлдсөн засан дээр чи эсгэрэл. Тэгэл толгоогоо гаргаж ирэхэл амьсгаа боогчихгүй л ерөөс. Тэгээ тэр их засан күнзгий засан чинь баг нөмөртлөө байна гэсэн үг шүү дээ. Тэгэл за эвлэрэл нэг хэсэг ингээд дог хийж. За. Дог хийгээл одоо тэгээд намайг ямар үйл нэрсэрээс юм байгаа. Ингээд нэг сэрээ харсан босчихдээ. Нөгөө нэг ухажсэн цасман дээрээс ингээд шуураад өнгөрлөө таг. Яа. За. Тэгэл яг нөгөө унтас сэрчээд хэдэн минут унтсан юм. Гэхдээ нэг удааг байх гэж би боддог. Нэг 20 30 минут болвол тэгээ шуураад бүр даруулсан байна. Тэгээ сэрээд станаар үүлээ үзээд яаж чадахгүй. Тэгэл за ингээд нэг хөдөлгөөнгүй ингээ хөмөгдөө өргөдөж тийм байх. Зас нэг хунгар цас чинь тэгээд яг цаадлах амар хүнд шүү дээ. Тэгээд ингээд гарааж хөдөлгөж чадахгүй. Тэгээд за ингээд хөлдөөд өгөх нь баг ингээд баг хамгийн амар өхөл юм байна да. Ингээд яг тухайн үед бодчихсон бүр. Ингээд за ингээд өвчөж байгаа юм байна. За баг энэ ч амар юм. Тэгээд одоо нэг ингээд нам онцчих юм бол те зовсонгуул өгөх юм байна л гэж хүн бодно шүү дээ. Боддог юм байлээ. Нам л ингээд унтчихвол. Тэгэхэд чинь үгээс өвдөг ингэнээл тэгэл яг доороосоо хайрагдал чинж байгаа нь бүхэн мэдрэж юм шиг тэгэл хамаг ингээл хүүт даагаал ингээл ханцсан мөнцөнгөл давхар дээл тэ бүх юм ингээл за ингээл яг хөө тэгтээ босчрыг хөдөлгөж үзээд байгаа хүн л болсон тэ. За би угаасаа барахгүй байна гэж ерөөсөө эвлэрчтэй юм. За ингээд нам онтоод үг. Тэгээд нэг хөдөлгөж үзээ бараагүй угаасаа тэр унгараач дийлээ. Тэгэл яг л ингээл тэгсэн чигээрэл ерөөсө яг гараа ингээл илгэндээ тэрэл атицсан ус яг тэр чигээрэл ерөөсө ингээл унтчих. Гэтэл ингээл цаанаас тэр аниргууд угаас ингээл чон болж байгаа. Оо тэр алстуу нилээ хос сонсгоч би чин дээрээс цаас ингээд хөрлөө дарцсан байгаа. Тэгээд бодвол тэр хүүтэнд одоо ч одоо модны захаар ч юм уу те гөрүүлж явж байгаа тэр хавьд нэг өөлгөлгөд тасарахгүй шүнж болцсон байсан. Тэгэл яхад нэг сорцгээс ирсэн. Ахаад нэг чон болж 2 чон. Ингээд болж. Бас сонсогч шүү. Тэгэл арай наашлаад байгаа тийм мэдрэмж төрөл. Яг тэр би ч одоо ингээд эвлэрээ заахан дуг хийж байгаа шүү дээ. Ерөөс өгөөл бие бэлдэл гэж. Тэгээд ахаад нэг чон үлээ ингээд ойртол. Гэхдээ чон чи өөр нэгэд ороо ч юм уу янз бүрийн байдлаар яахаар ингээд нөө уйлаа айгүй ойрхон болол ирдэг нэг араатай нэг скол яадаг чинь те хоорондоо ч холбоо мэдээлэл авдаг юм уу яг тэрийг бол сайн мэдэхгүй л. Гэхдээ ингээд нөө уйлалт нь айгүй ойрхон болол ирдэг юм. Тэгээд ирсэн чинь гинт тийм нэг бодол төрж байгаа байхгүй. За би ингээд айгүй гоё амар өгөх гэж байгаа шүү дээ те хөлдөөл нам унтаад өгөх гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо тэр энэ цасанд ороос тэр араатай юм тэрэ те миний ингээл нэг хүн ингээд нэг хамаг би энэ бэрчээд нэг гараа шалблах ч юм зөхөр нэг амар хүндөр болд шүү дээ. Тийм нэг бүр нэг цаагаараа ингээл нэг өвдөлт нь бүр илүү хүчтэй мэдрэгдэж байна. Зүгээр хөл жоохон жиндүү байхад үсрээд буухлаа амар ангилд шүү. Яг тэр мэдрэмж гинт төрж байгаа юм. Яг өвхөөс өмнө тэр чон нэрээ те тэр хурц байна миний мах ингээд нэг нэгээр нь тастад зулгааж ичвэл яах вэ гэдэг бодол төрөөд босч ирж байгаа юм. Нүдсээр угаал гарч ирсэн. Тэр доороос гарч ирээ шууд амьсгал боогдол унах гэж байна. Шавган шуурах зүр. Нөө битүү цасанд ингээд байгаад ахаар чинь юу ч байхгүйсэн. Гарч ирэл агаар амьсгалаа шууд буцаал
муужраа сууж байгаа ч. Тэгэл дэшээ гараад яхад хоёр өвдөг ер нь мэдээг алж байгаа ч. Тэгэл стелдэг дөрөөр мөлгсөөр байгаа л би одоо хэдэн цаг мөлгсөн сандаг. Тэр урцсан дээр яваад зэрэг наазаар хүмүүс ирж таарсан байсан. Тэст нохоон дуу хараад сонсоол тэр холоос тэгэхэд би нохоон дуу сонсноос хойш 3 цаг мөлгсөн шүү дээ. Тэр урц хүртэл. Доошоо тэр хавс руу гулгаж унаал бас л нөгөө засна их гүнзгий зас руу азар унж. Тэгээд тэр заснасаа гарах гэж ахаад цаг хэрэгтээ ноцолтож нөхөл бараг ажиллагаа алдаж байгаа шүү. Тэгээд тэр цаана тэр урцаа ямар ч ясаа болж утсан, ямар ч давсан. Тэр давгаа давсан. Йоо. Тэгээд гарч ирээд таны хувьд биш те айдас гэдэг бүр тийм хэмжээнд тулсан биш те. Одоо миний хувьд жишээ нь айдас за яг хүн болгоны айдас бол мэдээж хэрэг хамгийн том айдас бол ойр дотнохыг алдах те. А тэрний цаадах өөр одоо энэ ер нь би энэ подкастыг хийгээд байж байгаа айдас бол тэрний ажид мэдэхгүй. За яг элдв бусын юм харагдах үзэгдэх бол энэ дугаар бол ингээд тис хөндлөн болж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр таны хувьд тэр айдас гэдэг бол яа тийм нөхцөл байдалд ороод тийм юмнаас айгаад кино тэр чигээрэл кино амьдралаар ер нь бол айдас чинь бол яг л тийм байхгүй. Нөгөө нэг одоо хүмүүс ихэнх нь айдас аимшиг гэдгийг те нүдэрээ юм уу чихэрэл ингээд харж байгаа байхгүй те харж байгаа сонсож байгаа. Айдас гэдэг маань яг ингээд хүний бие гэх юм уу одоо үйлдэл бүх юмороо мэдэрчиж яг тэр төсөөлч юм уу те яг тэрийг нэг өөр дээр ингээд бодит юм шиг хүлээж авч чадах үйлдэлүүд гэх юм уу одоо те хүмүүс ингээд нөө шүхрээр буугаал ингээд те тэр одоо нэг хувцсамсуул ингээд тэр айдас те аимшигтай шүү дээ тэр тэгээд тэднээс тэдний хувийн нөхөн магадaltaй эрсдэлтэй байдаг гэл ерөөсөө тэр чинь л одоо ингээд яг айдасыг те одоо миний ингээд явсан юмнууд л одоо эргээд би ингээд даарахаас амар байдаг байхгүй тэгэж явснаар шарцсан бүр ингээд яс хавталцдаг тэгэхээр одоо айдсыг одоо тэгж л ойлгох юм одоо би одоо өөрөө заавал үзэх ёстой юм шиг байх албагүй л да ер нь тэгтээ 1921 үз өөртөө яваад үз туулаад үз мэдрээд үзэл гэж хэлээд одоо тий Баргийн хүний айдас гэдэг зүйлнийх нь хэмжүүрт ийм хүний амьдралд ийм тохиолдож бас болдог гэдэг тийм сонирхолтой л дугаар боллоо. Миний хувьд бол надад бол танаас асуулт алгаа. Би одоо юугаач үзэж харсан гэж юугаач асуух юм. Тэ? Гайхамшигт. Нэг бодлын одоо адреналин гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо нэг хүмүүсийн экстрем спорт гэдэг юм бас нэг тэрний тулцаа хөлбөрч юм шигтэй. Тэр цасан дотор ингээд өөхөө үлээгээ хөвчөжсэн чинь чон уйлахаар нь тэр хүүтэн хөрцөн байгаа биеийг ирээд тас татах юм бол гэдэг өвдөлтөөс айсан ч шиг тийм. Яа, тэр нь ингээд тэр мэдрэмж таныг босгож те. Зүгээр би харин төсөөлөл нь шүү дээ те. Нэг үдж байгаа хүмүүс зүгээр цасан дунд зүгээр хөл норхоод те. Өвөл нэг цасан дунд нэг хөл жоохон нордон шүү дээ жиндээ. Тэр л ингээ ямар амар юм уухай хүүтэн мэдрэмж төрүүлдэг үлээ. Тэрийг бүтэн биеэрээ ингээ цасан дунд өөрөөсөө өндөр цасан дунд булгатаад байжсэн. За өнөөдөр та надтай ирээд энэ одоо юу гэх юм би ер нь бол жоохон тийм нэг юм юунд л орчлоо. Нэг юм хэсэг хугацааны нэг юм юу гэдэг юм бодрол гэх юм уу те. Хүн яриад итгэмээргүй юм шиг те. Тийм сайхан дугаар болж өндөрлөө гэж. баярлалаа. Маш сонирхолтой тий. За тэгээд энэ дугаараа дуусгая даа гэж. Надад бол нэрнгэс яг асууя гэхээр асуух юм байхгүй байгаад их сонирм. За энэ нөгөө таны одоо ууж байгаа нөгөө эдэний дээж. Түрүүний ярьсан нөгөө 5 төрлийн амттай усны дээж байгаа шүү. Манай Manjus компани хамгаалж байгаа. За өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Өртөө дөрөв байлаа. Дараагийн дугаараар уулзцай баяртай. Subscribe дараа. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.